Ноён Айзекман, ажлын эхний өдөртөө баяр хүргэе. Мэдээж энэ хүртэлх зам дардан байгаагүй баха. Таны хувьд энэ хэр зэрэг утга учиртай ажил вэ? Та энэ албан тушаалын төлөө их хөдөлмөрлөж, бэлдсэн нь тодорхой. Бидэнтэй сэтгэлдээ хуваалцаач. Бүх зүйлд үнэхээр их талархаж байна. Би хүүхэд байхасаа л NASA-гийн үнэнч шүтэн бишрэгч байсан. Багада сансар судлалын цусланд явдаг байлаа. Хизээ нэг өдөр сансрын нисгэгч болно, эсвэл хамгийн ухаалагч чадвартай хүмүүстэй мөр зэрэгцээ ажиллана гэж мөрөөдөггүй байсан. Тиймээс миний хувьд маш гайхалтай өдөр тохиож байна. Би дөнгөж цагийн өмнө цагаан орны Oval Office-оос гарч ирлээ. Дональд Трамп саран дээр дахин үйл тавих зорилгыг үндсэн чиглэлээ болох шин захирамж баталсан. Энэ нь магадгүй эрхлэгч Кеннедиг үеэс хойш Америкийн хамгийн чухал сансар судлалын бодлого байх. Тиймээс өнөөдөр гайхалтай онцгой өдөр болж байна. Сансар судлалын салбарт Америк нэгдсэн улсын давуу байдлыг хадгалах энэхүү захирамжийн тухай асууя. Энэ захирамж нь ерөнхийдөө Артемис хөтөлбөрийг зэргээж Хятадаас төрүүлж саран дээр дахин газардах NASA-гийн хувийн компаниудтай хамтран ажиллах тогтолцоог шинжлэхэд чиглэж байна шүү дээ. Мөн цөмийн хөдөлгүүр зэрэг шинэ технологиг хурдцгах, пуужингийн системийг шинэ түвшинд аваачих, сансрын зөвлөлийн зарим асуудлыг шинжлэх ухаан, технологийн алба руу шилжүүлэх зэрэг төлөвлөгөөж багтаж байна. Энэ бүхэн таны цаашдын ажилд хэрхэн нөлөөлөх бол? Үнийг хэлэхэд энэ шийдвэр миний ажлыг хамаагүй хэлбэр болгож байна. Шинжлэх ухаан, технологийн алба болон Крэтиос захирал үндэсний сансар судлалын бодлогыг маш сайн боловсруулсан. Энэ нь Артемис хөтөлбөрийг сэргээх дараагийн хөтөлбөрүүдэд томоохон дэмжлэг болно. Саран дээр зөвхөн газардаа зогсохгүй, саран дээр өөрсдийн дэд бүтцээ байгуулахыг зорж байгаа. Сансар судлаас сонирхдаг ямар ч хүн саран дээр дэд бүтц байгуулахыг харахыг хүснэ. Цаашлаад ангараг гараг болон түүнээс цааш зай төрж тогтмол нислэг үлдэх боломжийг нэг технологи хөгжүүлэхэд хөрөнгө оруулна. Цөмийн хөдөлгөөр цөмийн эрчим хүч гэх мэт аргуудыг судлана. Эдгээр нь сар ангараг дээр аль алинд нь чухал. Тиймээс онцгой өдөр болж байна. Үндэсний сансар судлалын бодлогын хувьд ч мөн онцгой өдөр болж байна. Энэ бодлогыг баталсанд би тэмчих гайхаагүй. Эрхлэгч Трамп анхны бүрэн эрхийн хугацаанд Артемис хөтөлбөрийг явуулж 10 жил завсарласан байсан. Америкийн сансрын чадварыг сэргээж байсан. Харин одоо бид энэ салбарыг дараагийн түвшинд нь хүргэх гэж байна. Jared, сүүлийн хэдэн 7 хоногт болсон үйл явдлуудын дараа хүмүүсийн хамгийн их асууж буй зүйл бол сансар судлалын салбарт хувийн хвшлийн оролцоо зөнхөлж буй энэ үед NASA хэрхэн ач холбогдолтой хийвэрэ байх вэ гэдэг асуулт юм. Хувийн хвшил инновацаараа ч мөн салбараа хөдөлгөж байгаа шүү дээ. Энэ талаар өөрийн бодлыг хуваалцаач. Энэ бол хамгийн том ташаа ойлголт. 1960-ад оны гэргээд харуул NASA бүх зүйлийг ганцаараа хийгээгүй. McDonnell Douglas, Boeing, Northrop зэрэг компаниудын хамтаар Америкийн сансрын нисгэгчдийг сарлуу илгээж дэлхий рүү аюулгүй буцаа авчрах биелэгдэшгүй даалгаврыг хийж гүйцэтгсэн. Тэгэхээр компанийн зарим нь одоо ч үйл ажиллагаа явуулж Артемис хөтөлбөрийг чухал үүрэг гүйцэтгэж байна. Мэдээж хэрэг сансрын үйлгийг сарлуу илгээх боломжийг дахин бий болгосон SpaceX компани байна. Blue Origin, Stoke зэрэг компаниудтай ч урдын журмаараа хамтран ажиллаж байгаа. NASA сансар судлалын тэргүүлэх үүргээ гүйцэтгэж байна. Харин илүү шинжлэх ухааны талаас нь харуул хувийн компаниуд судалгааны байгууллагууд Hubble болон James Webb зэрэг сансрын дурангуудыг бүтээж сарлуу судалгааны төхөөрөмж илгээхийг харах нь сайхан байна. Гэхдээ энэ бүхэн тэр чигтээ NASA-гийн бүрэн хариуцах ёстой асуудал. Хэрвээ NASA орчлолын ертөнцийн нууцыг тайлахын төлөө идэвхтэй ажиллахгүй бол өөр хэн ч үнийг хийж чадахгүй. Бидний ярилцаж буй яг энэ бүчид ерөнхийлөгчийн гаргасан захирамжийг харахад NASA сансрын зорилтуудаа илүү хурдан биелүүлэх ёстой болсон харагдаж байна. Артемис хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь NASA-гийн гол зорилго хэвээр байх нь. Таны өмнөх удирдагч түр хугацаанд алба хашиж байхдаа энэ салбарт өрсөлдөөнийг дахин сэргээсэн. Тодорхойлбол SpaceX-ийн сансарт хүн хөргөх системийг Артемис 3 хөтөлбөрт ашиглах гэрээ байгуулчихсан байгаа энэ үед өөр компанитай гэрээ байгуулах боломж байгаа гэж харж байна уу? Өөрөөр хэлбэл одоо аль хэдийн байгуулчихсан байгаа гэрээнүүдэд өөрчлөлт орох болов уу? Та бүрэн эрхийнхээ хугацаанд өрсөлдөөнийг нээлттэй хэвээр байлгах уу? SpaceX болон Blue Origin компаниуд аль аль NASA-тай Америкийн сансрын нисгэгчдийг сарлуу хөөргөх гэрээг аль хэдийнэ байгуулсан гэдгийг тодтох нь зүйтэй. Аль аль нь энэхүү чухал үүргийг хэрэгжүүлэхэд өөрсдийн нөөц болцоогоо ихээр дайчилж байна.
Зөвхөн сарлуу хүн эсэхээс гадна тэдний дахин ашиглах боломжтой пуужингийн систем нь ангараг дээр хүн газардуулах болон түүнээс цааших даалгавруудыг гүйцэтгэх үнцийг нь тавина. Америк нэгдсэн улс саран дээрх стратегийн зорилтуудаа биелүүлэх боломжийг хамгийн түрүүнд бий болгосон компанитай гэрээг үргэлжлүүлэх болно гэдгийг хоёр компани хоёулаа ойлгосон гэж бодож байна. NASA SpaceX-тэй хамтран ажиллаж байгаа нь сайн зүйл. Блүү Origin ч бидний чухал түнш. 1960-ад оны тухайн үеийн NASA-гийн удирдагч Webb хэд хэдэн түнш байгууллагатай найдаж байснаасаа өөрсгөө гэхүү дээ. Ерөнхийлөгчийн захирамж эдгээр гэрээнүүд болон NASA-гийн төслүүдэд хэрхэн нөлөөлөх бол? Энэ захирамж асуудлыг маш өөр түвшинд гаргаж байна гэж үзэж байна. Бид саран дээр зөвхөн мөрөө үлдээх туг зоох төдий зүйл хийхин тулд яваагүй. Бид саран дээр дахин газардах болно гэдгийг ерөнхийлөгч маш тодорхойлсон. Шинжлэх ухаан, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын хувьд өөрсдөө даваа байдал үүсгэх дэд бүтцийг байгуулж байна. Ерөнхийлөгч иймэрхүү томоохон амбицтай төсөл маш туршлагатай. Бид саран дээр өөрсдийн суурь баазаа байгуулах бол зөвхөн сарч гэлтгүй түүнээс цаатах технологи хөгжүүлэхэд төвлөрч байгаа. Цөмийн хөдөлгүүр болон цөмийн эрчим хүч энэ боломжийг нээх гол хүчин зүйл нь байх болно. Өөрөөр хэлбэл олон хувийн компанитай хамтарснаар ангараг руу хүн илгээх болон дараачийн даалгавруудыг биелүүлэх боломж хүрдэнэ. Өмнө хэлсэнчлэн энэхүү бодлогын өөрчлөлт Кеннедигийн үеэс хойш сансар судлалын салбарт хийж байгаа хамгийн том амлалт болж байна. Administrator Isaacman, that balance has been Энэ бүхний явцад тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалах вэ гэдэг нь сонирн байна л да. Америк нэгдсэн улс саран дээр дахин газардахаар зорж байна. and then there is sort of Elon Musk's Нөгөө талд Elon Musk-ийн SpaceX хүн төрөлхтний гариг хооронд явах боломжтой болгох, тодруулбал ангараг руу хүргэх гэсэн том зорилт тавьсан. Энэ хоёр стратегийн хоорондын тэнцвэрийг хэрхэн барих вэ? Бид SpaceX болон Blue Origin зэрэг компаниудад маш их талархалтай ханддаг. Сансар судлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа маш гайхалтай компаниуд. Stoke, ULA, Rocket Lab болон Firefly зэрэг компаниудыг дурдж байна. Энэ агуу зорилтод хувь нэмэр оруулж байгаа олон компани бий. Энгийн үнэн нь хүн даацын пуужин хөргөчийг олон давтамжтай дахин ашиглах нь бидэнд асар их массыг энэ нь ачаалалч бай, ачаа тавирч бай, эсвэл хүнч бай, сар эсвэл ангараг гараг руу илгээх боломжийг олгоно. NASA-гийн үүрэг бол боломжгүй мэдзүүл чиглэн шинжилэл хийхэд оршиж байна. Бид хамгийн чухал боломж бүрдүүлэгч технологиг хөгжүүлж хангалттай төлөвшсөн үед нь салбарынханд шилжүүлдэг. Ингэснээр инновац шингэж өртөг буурах боломж бүрддэг. Харин NASA салбарынхны тэр бүр хийж чаддаггүй зүйл төвлөрдөг. Тиймээс би цөмийн технологиг дахин онцолдог. Ерөнхийлөгч Трамп ч үүнийг үндэсний сансрын бодлогодоо тусгалаа. Мэдээж арилжааны компаниуд цөмийн реактор барьж хөөрөхгүй л дээ. Гэхдээ энэ нь ойр орчимд ямар нэг их үүсвэр байхгүй үед цахилгаан эрчим хүчийг хүргэх боломжийг олгоно. Энэ нь сарны ихэнх хэсэгт мөн нарнаас хол байрлах ангараг гараг руу ирж буцах сансрын хөтөлбөрийг хэрэгжүүлээд асар их түвшний их үүсвэр хэрэгтэй. Үүнд их хэмжээний эрчим хүч хэрэгтэй тул цөмийн эрчим хүчний асуудал дахин өндөгдөж байна. Тэгэхээр таны хэлсэнчлэн тэнцвэртэй байдал хамгаас чухал. Арилжааны компаниуд анхнаасаа л NASA-тай ойр байсан үнэхээр сайн хэрэг. Мөн үндэсний сансрын бодлого нь NASA-д боломжгүй мэт санагдах зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж байгаа над завшаантай зүйл. the budget. When we put it out there that you Ерөнхийлөгчийн захирамж гарч, та тангараг өргөхөр болж, та бид хоёр ярилцсанаа гэж ярьсан өдрөөс хойш Америкчуудад өсвөлт ихээхэн анхаарал хандуулж байна. how are you going to approach NASA төсвөө хэрхэн зарцуулах вэ? Татвар төлөгчдийн мөнгө хаашаа чиглэх вэ гэдэл. but ultimately it goes back to that original Мөн эцсийн дүнд NASA өөрсдийн олгогдсон нөөц бололцоог хэрхэн бодиттой, утга учиртай ашиглах вэ гэдэг сэдв рүү л эргэн орж байна шүү дээ. that's available to it. Well, I think whether it's $20 billion or $25 billion. Миний бодлоор жилд $20 тэрбум $25 тэрбум байна уу аль нь ч байсан NASA дутга учиртай бодиттой төсөв. Энэ бол татвар төлөгчдийн итгэл найдвар хүлээлгэн NASA-д олгосон асар их мөнгө. Мөн хоёр намын сенатуудад хандан сонсголын үеэр хэлсэнчлэн агентлагт олгогдсон доллар бүрийн шинжилгээ ухааны үн цэнийг бид зайлшгүй дээд хэмжээнд хүргэнэ. Энэ хэмжээний нөөц болцоо NASA-д хэд хэдэн чухал хөтөлбөрийг зэрэг хэрэгжүүлэх боломжийг олгоно. Сарлуу ихээхэн цар хүрээтэй эргэн очих суурийг бүрдүүлэх, гүн сансрын хэрэглэн зориулсан цөмийн эрчим хүч болон цөмийн хөдөлгөөрт хөрөнгө оруулах, Hubble, James Webb зэрэг даалгаврууд, ангараг болон түүнээс цааших илүү олон роверуудыг урьд урдаас ч илүү давтамжтай хөөргөх боломж олгох шинжилгээ ухааны багцыг хөгжүүлэх. You've talked a lot about
inspiring the next generation. Та ирээдүйн инженерүүдийг уриалах талаар олон ярьсан. NASA-г судалгаа нээлтийн тэргүү игнэнд инновацийн манлайлалд байсан хууч нэр хүнд байр сууринд нь буцаан хүргэх стратеги юу байхыг чухалчлан асуумаар байна. Гэхдээ үнэндээ асуухыг хүсэж буй зүйл маань хэрв нэгэн их сургуулийн оюутан, эсвэл инженер, хувийн хөвшилт, SpaceX Rocket Lab эсвэл өөр хаа нэгтээ ажиллах уу эсвэл NASA-д очих уу гэдэг сонголтын өмнө тулгарвал та тэр инженер оюутанд ямар мессеж хэлэх вэ? Engineering student be? Well, I think, you know, Юуны өмнө NASA-гийн анхаарлыг үндсэн зорилгод чиглүүлж боломжгүй мэт зорилтуудыг биелүүлэх нь ирээдүйн инженерүүдийг энэ агуу үсэд оролцохыг хамгийн сайн урамшуулдаг арга. space policy is the absolute Бид арилжааны салбарт ажиллаж байгаа хүмүүс дахин хэлэхэд Blue Origin, SpaceX, Rocket Lab зэрэгт талархалтай ханддаг. Тэдэнд ч бас энэ зорилгод төв нэмэр оруулах гайхалтай инженерүүд хэрэгтэй. NASA-д ажиллах хүсэлтэй хүмүүсийг татах хамгийн сайн арга барил нь бусдыг хийж чадахгүй зүйл дээр ажиллах. Тиймээс бид арилжааны компаниудын барьж чадахгүй цөмийн сансрын хөлөг, орчлон ертөнцийн нууцыг дайлах том дурангууд, ангараг руу илгээх ровер болон сансрын хяналтын төхөөрөмжүүдээр анхаардаг. Энийн төлөвлөгөөний нэг хэсэг болох хүсэлтэй авиастай инженерүүдийг татах болно.